Эрдэнэс 5 толгой хувьцаат компани бизнесийн зарчмаар явж чадаж байна уу? Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрийн талаас илүү нь хэрэгжсэн гэж засгийн газар дүгнэлээ. Сүүлийн 10 жилийн хугацаанд 22 хүүхэд өвлийн хурдан орны уралдаанд оролцсон нас баржээ. Он гарснаас хойш улсын 1-р төв эмнэлэгт 7 хоногийн зайтай 3 удирдлага солигдсон байна. Оройн төргийн үзэгчтэй Тэнгэр телевизийн 7:10 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. Эрдэнэс 5 толгойн 1072 хувьцааны ноогдол ашиг тараах, олгох шийдвэр гарах бүрт олгох нь зөв буруу гэсэн нийгмийн хэлэлцүүлэг өрнөдөг нь хажаан болсон. Энэ жилийн тухайд ноогдол ашигын олгох хувь хэмжээ өмнөх жилийнхээс 5 дахин багасчиж нэг иргэнд ердөө 63 мянган төгрөг хуваарлагдах болсонд амандчгүй, хамартчгүй хүрэгдээд дуусгаас хойш нийгмийн шинжтэй том төсөл төрөнг оруулах шаардлагатай гэж үзэх хандлага жин дарж байна. Ялангуяа он гарсаар цахилгааны хязгаарлалтад орсон нийслэлчүүд эрчим хүчний салбарт иргэдэд олгох ноогдол ашигын 208 тэрбум төгрөгийг зарцуулах нь үр дүнтэй гэж үзэж байна. Тэгвэл төр яагаад өөрт ногдох 74% ашигаас тэр төслөө санхүүжүүлж болохгүй юм гэх өнцөгч гарч ирж байна. Энэ сэдвийг хөндөхийн тулд эхлээд Эрдэнэс 5 толгой компани засаглалын асуудлыг хөндөхийн зөв болов. Эрдэнэс 5 толгой компанид бизнесийн зах зээлийн зарчмаар явж чадж байна уу? Яагаад улс төрчид энэ компанийг удирдаад байна вэ? Бүрээр ирэхэд төлөөлөгч гэдэг манаач томилж байж заавал ашигтай ажиллах уу? Түүнчлэн хувьцаа эзэмшигчид буюу өмчийн эзэд хувьцаагаа агуулгаар нь хэрглэж чадаж байна уу? Оногдох ногдол ашигаас гадна хувьцааны ханшийн өсөлт, буралтын мэдээллийг хувьцаа эзэмшигчдэд өгч байна уу? Өгөөжийг зөвхөн ногдол ашиг бэлэн мөнгө авах хэлбэрээр хүртэхээс илүүтэй ханшийн өсөлтөөс өгөөж хүртэх зарчим яагаад хадгалагдахгүй байна вэ гэдгийг хүндхэн зүйн ёсны хэрэгэ. Нөгөө талдаа компани удирдлагууд ногдол ашиг тараахын эсрэг байсан ч яагаад засгийн газар ногдол ашиг тараах үүрэг өгөв? Бэлэн мөнгөөр ногдол ашиг тараах нь зөвхөн иргэдийг бодож гаргасан шийдвэр биш юм а. Энэ шийдвэрийг гаргасан засгийн газар төр өөрөө Эрдэнэс 5 толгой компани 74%-ийг эзэмшиж байгаа. Өөрөөр хэлбэл төр өөрөө ногдол ашиг хэлбэрээр тус компаниас мөнгө авах сонирхол байна гэсэн үг ээ. Харин тэрхүү мөнгөө засгийн газар юунд зарцуулах вэ гэдг нь анхаарал татаж байна. Өсөөсөө зөвхөн Эрдэнэс 5 толгойч төрийн өмчт бүх компаниуд бол тэгээд сонгуулаар яаж ачилсан намын бодлогоо дагаал ингээд томилогдоо явж байгаа. Яагаад томилогдоод байгаа юм бэ гэхээр эзэмшигчийн төр байгаа байхгүй. Засаглал менежмент ярих юм бол ерөөсөө өмчлөлөөс эхлэх хэрэгтэй. Өмчлөлөөрөө хувьд очиж, дийлэнх 51%-аас дээш нь очиж, хувийн сектор менежментийн бага бүртгэл. Менежментийн бага очиж, тэнд яг одоогийн компани засаглалын кодексыг мөрдүүлэндээ өөрөөрөө суулгаа ихгүй гэдэг зарчим явна шүү дээ. Бид нар ерөөсөө ингээд төрийн өмчт компани гэдгийг төсөв шиг хараад байгаа байхгүй. Энэ бол ерөөсөө төсөв бишгүй. Бид нар яагаад заавал иргэдэд таалагдахын тулд ногдол ашиг тараах ёстой. Тэнд эсэргээрээ бид нар тэр компани хувьцааны өгөөжийг өндөр байлгах. Энэ хувьцаагаа зах зээл дээр арилжаалагддаг болгоч. Өнөөдөр хэдэн төгрөгөөр гарах юм? Иргэжил хэд таны хувьцааны ханшд хэд болсон байна? Ногдол ашигаараа бид нар иргэжил ногдол ашигаа хэмнээд цэвэр ашигаа эсдийн өмчөөр нэмэгдүүлээд явхад энэ ашигаа иргэжил ийм бүтээн байгуулалт зарцуулах гэж байна. Энийгээ зөв тайлбарлаад яваад төслөө хамгаалаад ирээдүйн танд их өгөөжийг чинь бид нар нэмэгдүүлэхийн тулд өнөөдөр капиталжуулж байгаа шүү гэдэг санаануудаа хилээ явах юм бол заавал ногдол ашиг тараах албагүй байхгүй. Тэгээ нөгөө талаас төрч гэсэн нэг талаас бас өөртөө юм мөнгөтэй компанид байх сонирхол бас байх шиг байна. Нөгөө талаас нийгмийн засаг алга компанийн өөрийнх нь нөхцөл байдлыг аваад үзэх юм бол төр өөрөө нэг явуулж чадахгүй юм байна. Бид нэр хүссэн үсэг энэ менежмент тал дээр анхаарахгүй болохгүй байна гэдэг юм бол ойлголтыг бол авцсан гэж харж байгаа юм. Одоо Монгол шуудны компани дээр жишээ аваад үзэхэд одоо жишээ нь энэ компани анх хөвчлөлтөг вахт ямар байсан, одоо ямар ажиллаж байна гэдэг бол хамгийн бодиттой кейс байгаа болохоор Эрдэнэс 5 толгой компани төрж гисэн одоо энэ асуудал бас яригдах байхаа. Компани цар хүрээ үйл ажиллагаа одоо борлуу тодалтаа авалт ханган нийлэлт гээд өргөн хүрээнд тэлж байгаа тохиолдолд энийг яг төр өөрөө ингэж менежмент хийгээд удирдах явна гэдэг бол төрд өөрт нь улам хэцүү. Мянгуужингийн үлгэр мэт дуустдаггүй энэ сэдвийг яриа мэтгэлцээний шатнаас одоо цааш гаргах цаг болжээ. Аль нам эрх барихаас үл хамааран Эрдэнэс 5 толгой хувьцаат компанийг зах зээлийн зарчмаар нь явуулаач.
Нэгэнт иргэдэд хувьцаа тараасан бол түүнийг нээлттэй болгож, хөрөнгийн зах зээлд гаргаж, арилжаалагддаг, өвлөгддөг, саналын эрхтэй болгох ажлыг улс төрийн зориг гарган хийхийг одоо Зандан шатрын засгийн газраас хүлээж байна. Тэгсэн тохиолдолд жил болгон зөвхөн ногдол ашигын хэрүүл хийхээс хальт сэтгэн хувьцааны ханшийн өсөлт илүү том өгөөжийг хүртэх тухай ярьдаг болох юм а. Ийхүү иргэд 1072 хувьцаагаа худалдаж өөр хүүхдүүдтэй өглүүлж чадахгүй өнөөдөр их хүрч байна. Өнгөрсөн хугацаанд нэг хүн хамгийн дээд тал нь 856 мянган төгрөгийн ногдол ашиг авсан байх жишээтэй. Үндсэндээ Эрдэнэс 5 толгой хувьцаат компани 26%-ийг эзэмшдэг иргэд нийт 2.6 их найд төгрөгийг бэлэн мөнгө хэлбэрээр авчээ. Харин 74%-ийг эзэмшдэг засгийн газар ногдол ашгаараа юу хийсэн бэ гэдг нь анхаарал татж байна. 2016 оноос хойш Эрдэнэс 5 толгой хувьцаат компани 9.6 их найд төгрөгийн ногдол ашиг тараажээ. За үүний 2.6 их найд төгрөг нь иргэдийн халаасанд очсон бол үлдсэн 7 их найд төгрөгийг засгийн газар зарцуулаад туссан. За тэгвэл энэ хэмжээний мөнгөөр засгийн газар хэрэгцээтэй бүтээн байгуулалт хийж нийт шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж чадсан уу гэдэг асуулт урган гарна. За Эрдэнэс 5 толгой хувьцаат компани байгуулагдсан цагаас хойш улсын хурал засгийн газрын шийдвэрээр нүүрс баяжуулах үйлдвэр 5 толгой гашин сухай чиглэлийн төмөр зам, 5 толгой зүүн баян чиглэлийн төмөр зам, 5 толгой түлш зэрэг төслийг 9.5 их найд төгрөгөөр санхүүжүүлэх үүрэг хүлээж 7 их найд гаруй төгрөгийг бэлнээр гаргажээ. Эндээс харвал 5 толгой түлш компанийг байгуулж утаагүй түлш үйлдвэрлэх нэрээр 1 их найд гаруй 2 их найд шам төгрөгийг зарцуулжээ. За энэ мөнгө одоо шатаад туссан. За энэ өвөл шинээр төлж эхэлсэн хагас кокс түлшний татаас ихч мөн Эрдэнэс 5 толгой хувьцаат компанийн ашигаас өгсөн байдаг. За тодорхойлбол хотын дарга Нямбатрын санаачилсан хятадаас хагас кокс түлш авах төсөлд өнгөрсөн онд 300 тэрбум төгрөгийг олгожээ. 5 толгой түлш гэдэг компанийг байгуулахад энэ компанид хөрөнгө оруулсан. Энийгээ болохоор нийгмийн хариуцлага гэж тайлбарладаг. Үнэн хэрэгтээ бол энэ төр төсвөөс хийх ёстой мөнгө. Гэтэл төсвүүд мөнгөний суулгахгүйгээр төрийн өмчт компаниар дамжуулж энэ төсвийн шинжтэй зардлыг төсвийн ямар нэг хяналт, улсын хурлын хяналтгүйгээр зарцуулдаг явдал бол энэ quasi fiscal activity гэж яриад байгаа. Энэ үйл явдал бол Монгол улсад сүүлийн 10 жилд газар авсан, хэтэрхийг үнсгэсэн. Энэний улмаас Монгол улс 2 төсөвтэй болсон. Тэгэхээр энэ бол угаасаа буруу байсан. За энэ мэт шахмал түлш, хагас кокс зэрэг эдийн засгийн хувьд үр ашиггүй төслүүдийг санхүүжүүлдэгээ одоо зогсоох ёстой гэж сөрөг хүчин үзэж байна. 2025 оны санхүүгийн үзүүлэлтээр одоо ногдол ашиг тараахад бол хүндрэлтэй нөхцөл байдалтай байгаа. Яагаад тэгэхээр төрөний дурдсан энэ олон төсөл хөтөлбөрүүдийг бэлэн мөнгөөр бид санхүүжүүлж ажиллаж байна. Улаанбаатарын иргэдэд бид нар 300 тэрбум төгрөгөөр энэ одоо шахмал түлшийн татаасын бид нар одоо өнгөрсөн 6-7 жилийн хугацаанд олгож иржээ. Энэ мөнгө нийлээд харах юм бол одоо 1.5 одоо ингээд дараа жилтэйгээ бараг 2 их найдын одоо санхүүжилтийг Эрдэнэс 5 толгой компани олгоод ажиллаж байна. Ийхүү төр өөрт ногдох 74% ногдол ашгаараа шахмал түлш, хагас кокс зэрэг эдийн засгийн хувьд өргөөж өгөхгүй төслүүдийг санхүүжилсээр байна. За үнийгэж бодлого боловсруулагчид хүлээн зөвшөөрч байна. За энд цаашид санхүүжүүлж байгаа төслүүдээ ангилах, эренблэх нь зүйтэй гэлээ. За гэхдээ энэ ажлуудаа аажимдаа хийх юм байна. Нийгмийн шинж чанартай олон нийтийн агаарын бохирдолч гэдэг юм энэ асуудлуудыг шийдэхэд 5 толгой компани бас тодорхой хэмжээний өөрийн хариуцлага хүлээж хамтарч ажиллаач л гэдэг ийм зарчмаар эхэлсэн байлээ. За тэгээд энэжлийн хувьд бас тодорхой хэмжээгээр дэмжээл явж байгаа. Гэхдээ өнгөрсөн жилийн харьцуулахад харьцангуй санхүүжилтийн дүнбэл буурсан. Ер нь бол зарчмын хувьд цаашдаа Эрдэнэс Монгол, Эрдэнэс 5 толгой компанийн хувьд бол цэвэр бизнесийн үйл ажиллагаагаар явах ёстой гэж үзэж байгаа. Алгуур энэ нийгмийн шинж чанартай төслүүдийг бид нэр ангилах ёстой. Юун дээр нь энэ компаниуд санхүүжилт хийх ёстой, юун дээр нь хийхгүй байх ёстой гэдгээ ангилаад явна. Эрдэнэс 5 толгой хувьцаат компани халааснаас баггүй татаас авж байгаа бас нэг төсөл бол 5 толгой дулааны станц юм. За энэ онд ч мөн энэ төслийг санхүүжүүлнэ. За гэтэл баригдаачгүй байгаа энэ станцад цаасан дээр компани байгуулан өгч 2025 оны хүртэл нийтдээ 84 тендер зарлажээ. За үүнд зориулж Эрдэнэс 5 толгой хувьцаат компани 2021-с 2022 онд 10 гаруй тэрбум төгрөг өгчихсөн байх жишээтэй. За энэ мөнгөөр 5 толгой дулааны станцын нэртэй өнөөх цаасан дээрх компани болсон болоогүй үр дүн нь үл мэдэгдэх тендерүүдийг зарлаж өгсөн мөнгийг нь өрн таран хийж байна. За иймэрхүү байдлаар төр Эрдэнэс 5 толгой хувьцаат компани ашгийг салхинд хэсгэсээр байна. Монгол Ардын нам сонгуульд ялж мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлж эхэлснээс хойш 2 жил өнгөрч байна. Үндсэндээ иргэдэд өгсөн амлалтаа биелүүлэх хугацаа нь талд орчихлоо. Эрх баригчид энэ хугацаанд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудынхаа ихэнхийг нь амжуулсан гэж засгийн газрын гишүүд ярьцгааж байна. Харин үүнд сөрөг хүчин эргэлзэж байна.
Маргааш Монгол Ардын намын баг хуралтай. За энэ үеэр засгийн газар ажиллаа дүгнэж мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд намынхандаа тайлгнана. Өнгөрсөн 2024 оны сонгуульд ялснаас хойш ирэх хэрэгчид ихэнх салбаруудад хийнэ гэж амласан ажлуудаа тодорхой хэмжээгээр ахиулсан гэж өөрсдийгөө дүгнэж байна. За тухайлбал эрүүл мэндийн даатгалын санаа нь алдагдлаа дийлхэ байж улсын эмнэлгүүд нь өвчтнүүдийнхээ халаасыг харахаас өөр аргагүй болчиход байгаа эрүүл мэндийн салбарт лав ахиц гарсан гэж салбарын сайд нь хэлж байна. За бүр Монгол Ардын намын мөрийн хөтөлбөр тусгагдсан эрүүл мэндийн салбарт хийгдэх ёстой ажлуудын хэрэгжилт 70 орчим хувьтай яваа гэлээ. Тулгамжаас асуудал бол нийгмийн эрүүл мэндийн тусламж чиглэлийн хөтөлбөрт орсон зүйлүүд бол нэлээд тоглолттой байсан. За энийг харин одоо цагаан сарын өмнөхөн засгийн газраас өвчний хяналт сэргийлтийн тогтолцоог Монгол улс нэвтрүүлж чадсан. Ингэснээр одоо энэ хоцрогдчихсэн ажил бол нэлээд урагштай явахаар болж байгаа. Эрүүл мэндийн салбар чинь хэдэн хувийн одоо жишээ нь хэрэгжүүлээд байна. Яг мөрийн хөтөлбөр тусгагдсан зүйлсээ. Ер нь нэг 65-70 орчим хувьтай явж байна уу? Засгийн газрын хяналт шинжилгээний газраас яамдуудын үйл ажиллагааны хэрэгжилттэй холбоотой, засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилттэй холбоотой ингээд дүгнэлтүүд хийгддэг байгаа. За манай одоо яамны хувьд бол 71.46% биелэлттэй явж байна. Энэ ирчээрээ ирэх хэрэгчид ирэх сонгуулиас өмнө мөрийн хөтөлбөрөө бараг 100% хэрэгжүүлчих бололтой. Харин энэ тухай сүрэг хүчин 2 жил болж байгаа 50-аас дээш хувийн гүйцэтгэлтэй гэж өөрснөө дүгнэж байгаа бол 4 жил 100% болох нь тийм ээ. Үнийн эсхийг ард иргэдэл дүгнэнэ. Тийм ээ. Ард иргэд дүгнэ. Тэгэхээр өөртөө 100% үнэлгээ өгж байгаа нь бол одоо зүгээр нөгөө инээдтэй хэрэгэл гэж хэлэх. Ердөө хэдхэн жишээ татхад Монгол Ардын нам хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж ядуурлыг 2 дахин бууруулна гэж амласан. За цаашлбал ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх тухайч мөрийн хөтөлбөртөө тусгасан байдаг. За гэтэл өнөөдөр ардаа танилтай авилга өгсөн хүмүүс нь хэд хэдэн удаа ипотекийн зээл авч за бусд нь очрлсон хэвээр. За үндсэндээ хүртээмж нэмэгдсэнгүй. За ерөнхий сайд Зандан Шатар орон сууц жуулалтын банк байгуулах тухай ярьснаас хэтэрсэнгүй. За иймэрхүү байдалтайгаар Монгол Ардын намын мөрийн хөтөлбөр урагшилж байна. Уржигдаар иргэний зэрэг ногоо намын дарга Батбаатар намынхаа бодлогын эсрэг ажилласан жагсаалтын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төсөл боловсруулсан тухайга мэдгдсэн. Энэ мэдэгдэл гишүүдийн ёс зүйн асуудалд бухимдсан иргэдэд таалагдсан, иргэд түүгээрч зогсохгүй зөвхөн жагсаалтын биш бүх гишүүдийг эргүүлэн татдаг байхыг шаардах болсон. Гэвч улс төр эрх зүйн онолд парламентын гишүүнтэй холбоотой императив буюу захиран тушаах мандатын хориг бүхий хуулийн төсөл батлагдвал ямар хор уршигтай талаар улс төр судлаачид жагсаалтын гишүүд ямар байр суурь илэрхийлэхийг хүргье. Улс төр судлаач доктор Гэрэл Дод энэ сэдвээр парламентын түүхэнд императив зарчим гэж нам бүлэг эвсэл сонгогчдын өгсөн заавар мандатыг гишүүн заавал дагаж биелүүлэх, түүнийг зөрчвөл эгүүлэн татах боломжтой байх тухай ойлголт байсан. Энэ зарчим үндсэндээ дундад 100-аас 17 дугаар зууны сүүл хүртэл үйлчилж байгаад парламентод ёс хөгжин төлөвшөх явцад императив зарчмын хориг гэх ойлголтыг хэрэглэх болсон. Энэ нь парламентын гишүүнийг сонгогч нам бүлэг аливаа этгээдийн заавар чиглэлд захирах эсвэл тийм заавар зөрчсөн үндслээр огцруулахыг хориглосон үндсэн хуулийн зарчим юм а. Жишээ нь Францын үндсэн хуулийн 17 дахь хэсэгт императив мандат хүчингүй болохыг тодорхой зааж тусгасан. Германы үндсэн хуулийн 38-д парламентын гишүүд нь бүх ард түмнийг төлөөлөх бөгөөд аливаа заавар тушаалд тушигдахгүй болохыг заасан байдаг. Орчин үеийн парламентод ёсонд чөлөөт мандатын зарчим үйлчилж байна. Энэ нь парламентын гишүүн сонгогч нам бүлэг аливаа этгээдийн заавар чиглэлд захирагдахгүйгээр үндсэн хууль, өөрийн ухамсар, итгэл үнэмшлэр бүрэн эрхээ хэрэгжүүлэх үндсэн хуулиар баталгаажсан эрх зүйн зарчим юм а. Үүнийг ихэнх улс орнууд хуульчилсан байдаг. Бид 1992 оны үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1-д улсын хурлын гишүүн бол ард түмний элч бөгөөд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлана гэж чөлөөт мандатыг хуульчилсан. Улсын хурлын тухай хуульд энэ үзэл баримтлалд тусгасан хэрэв иргэний зориг ногоо намын даргын яриад буй хуулиар дундад зууны императив зарчмыг сэргээвэл манай арчилсан үндсэн хуультай зөрчилдөх нь ойлгомжтой гэж үзэл бодлоо илэрхийлжээ. Улсын хурлын гишүүн тангараг, эрх үүрэг, ёс зүйн асуудал түүнийг зөрчсөн тохиолдолд ямар хариуцлага хүлээхийг зохицуулсан. Өнөөдөр уг зохицуулттай холбоотой асуудал байвал засаад явах нь зүйн хэрэгэ. Ёс зүйн дэд хорооны эрх мэдлийг ч нэмэгдүүлэх, гишүүдэд оногдуулах, сахилгын шийтгэлийг хэд дахин чангаруулах хэрэгтэй. Харин намын бодлогын эсрэг байсны төлөө гишүүнээс нь огцруулна гэдэг өөр асуудал.
Ялангуяа төлөвшөөгүй институт болоогүй нам ямар бодлого тулахыг таашгүй. Нөгөө талдаа нэг дарга нь 90% саналаар хэд дахин улиран сонгогддог. Нэг лидерийн нэг компани намд энэ маш том давуу эрхийг бий болгож дарангуйлын механизмыг өгшүүлнэ. Харин энэ асуудал жагсаалтаар сонгогдсон гишүүд дараах хариултыг өгч байна. Үндсэн хуулийн дээр улсын хурлын гишүүн намын бодлого гэдэг үг байхгүй. Тийм учраас бидээс үндсэн хуулийн дэг журам болон үндсэн хууль заасан зарчмаас гадуур улсын хурлын гишүүдээс одоо ямар нэгэн шаардлага нэх боломж байхгүй. Ард түмэн сонгогчид бүх нийтийн сонгуулиар сонгодог. Бүх нийтийн сонгуулиар сонгогдсон хүнийг тодорхой хэсгийн сонгуул юм уу тодорхой хэсгийн үзэл бодлоор буцаад татчих болдгүй. Нам институтын бодлого гаргацсан бол тэрнээс зөрдөг, сөрдөг олон нийтэд таалагдахын тулд хөв тоглолт хийдэг байдлыг бол хязгаарлах ёстой. Тийм болохоор энэ хуулийн хувьд бол эмөөчлөг гэдэг нь зүйл баг. Намын бодлого гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Намын бодлого гэдэг нь одоо ялангуяа улсын хурлаа уялдчаад зүйл бол сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр. Нам гэдгийг хувь хүн ч юм уу тухайн үед намын дарга ч юм уу эрх мэдэл байгаа хүнийг бол нам гэж үзэж болохгүй. Батбаатар нарын боловсруулсан жагсаалтын гишүүнийг эгүүлэн татах хууль хэрэг батлагдвал нэр дэвшүүлсэн нам хариуцлагаас мултарч үлдэх боломжтой. Парламентын төлөвшил сөргөөр нөлөөлнө. Жагсаалтын гишүүн тойргийн гишүүн гэх ялгааг бэхжүүлнэ. Хууль батлагдвал гишүүнийг эргүүлэн татах орлогууд тасрахгүй. Улсын хурлын гишүүд үндсэндээ намын даргын дохио зангаагаар хөдлөх хүчтэй хөшүүрэг бий болсноор парламент төлөөлөх үүргээ гүйцэтгэх боломж хэмэгдэх бодит эрсдлүүд бүртгэр байгаамаа. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Жил бүр өвлийн хурдан морины уралдаанд оролцсон 1-2 хүүхэд нас барж байна. Уг нь бол 11-р сараас 5-р сарын хүртэл хурдан морины уралдаанд 18 нас хүрээгүй унаач хүүхдийг оролцуулахыг хориглодог. Гэтэл энэ хориглосон хугацаанд сүүлийн 10 жил 22 унаач хүүхэд хурдан морины уралдаанд оролцож нас баржээ. Өвлийн хурдан морины уралдааны хууль хэтэрхий ерөнхий залттай учраас уяачид холбогдох албанаас тавьсан шаардлагыг хүлээн авахгүй уралдаан зохион байгуулж хүүхдүүдийг оролцуулж хохироосоор байгаа талаар хүний эрхийн үндэсний комиссоос илэрхийллээ. Энэ жилийн цагаан сарын үеэр л гэхэд Хөвсгөл аймгийн Галт суманд хурдан морины уралдаанд оролцсон хүүхэд нас баржээ. Түүнчлэн Төв аймгийн Сэргэлэн суманд уралдааны үеэр хүүхэд унаж хүнд бэртсэн. Уяачид ихээр төвлөрсөн сумдад унааж хүүхдүүдийн эрх ил даалт хэлбэрээр өдөр бүр зөрчигдөж байгааг хүний эрхийн үндэсний комиссоос анхаарууллаа. Өнгөрсөн онд л гэхэд өвлийн улиралд хурдан морины уралдаанд зохион байгуулж хүүхдүүдийг оролцуулсан зөрчил 6 аймгийн 11 суманд илэрч засаг дарга нарт нь хариуцлага тооцжээ. Гэхдээ нөгөө талдаа өвлийн хурдан морины уралдааны хууль хэтэрхий ерөнхий залттай учраас уяачдад шаардлага тавихад энэ уралдаан биш үсэргээ, сунгаа, морины ажил зэргээр тайлбарлаж хэрэгээс болцдог гэлээ. Энэ морьтой холбоотой хурдан морины уралдаантай холбоотой энэ одоо ажилд аль цаг хугацаанд ямар насны хүмүүс оролцох юм? Оролцохдоо одоо ямар дүрм журм аюулгүй ажиллагааны зааварчилгаа баримталж ажиллахыг гэдэг юм уу? Энэ бүх зүйлийг одоо нийтэд дагаж мөрдөхөөр тогтоосон энэ хэм хэмжээний актаар хуулиар ингээд зохицуулах шаардлага байна. Засгийн газрын тогтоол маань уралдаан үсэргээ сунгаанд хүүхдийг оролцуулж болохгүй гэж заачсан. Уяачд очиж шаардлага тавихаар энэ уралдаан үсэргээ сунгаа биш. Энэ бол морины ажил юм аа. Мориндоо одоо ингээд хоол тэжээлийг тааруулах гэж ингэж ажил хийж байгаа маа гэдэг асуудал ярьдаг. Өвлийн хурдан морины уралдаанаар хүүхдүүд эрүүл мэндээрээ хохироод зогсохгүй тэдний сурч боловсрох эрх зөрчигдөж байна. Тухайлбал Төв аймгийн Сэргэлэн суманд хийсэн хяналт шалгалтаар өвлийн уралдааны өдөр 47 хүүхэд сургуульдаа ирээгүй байсан гэлээ. Өөрөөр хэлбэл нэг сумын сургуулиас гэхэд 50 орчим хүүхэд өвөл хурдан морь унаж тэдний эрүүл мэнд боловсрал эзэмших эрх нь зөрчигдөж байна. Одоо хурдан морины ажил хүүхэд оролцож байна гэдэг чинь хүүхдийн сурч боловсрох хөгжих эрх хязгаарлагдж байгаа.
цаашлаад энэ сурч ууцах хөгжих эрх хязгаарлагдсан үүдэлтэйгээр амьдралын одоо чанарт сөргөөр нөлөөлж гэдэг юм. Ийм одоо олон үр дагавартай хүчин зүйлүүд бол бий болзошгүй байгаамаа. Тийм ч учраас хүний эрхийн үндэсний комиссийн зүгээс энэ уяач унаач хүүхдүүдэд хүүхдийн сурч боловсрол эрхийг тасалдуулахгүй байх нь бас чухал гэдгийг болоо хэлж байгаа. Манай улсаас өөр алсын зайн хурдан морины уралдаанд өвлийн хүүтнэр 10 нас ч хүрээгүй хүүхдийг салхи сөрүүлэн дахиулдаг улс үгүй. Хэрэг үүсгэх гэхээр уяачид хуулийн цорхоо ашиглан хэрэгээс мултраад үлддэг. Учир нь хуульд хурдан морины уралдаан болон сунгаа үсэргээ морины ажлуудыг наривчлан ялгах заалт байхгүй учраас уяачид уралдаанаа морины ажил сунгаа гэх мэтээр тайлбарлаад өнгөрдөг байна. Түүнчлэн уяачид олноор төвлөрсөн сумдад хүний эрхийн үндэсний комиссоос хяналт шалгалт хийхэд хүн хүч нь хүрэлцдэггүйгээс гадна хүний эрхийн комиссоос шаардлагыг үл тоомсорладаг гэлээ. Цагдаагийн байгууллагын албан хаагчид хэрэг бүртгэл болон мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэнийг хүч хэрэглэн хэрэг хүлээлгэх, биед нь халдах тохиолдол нэмэгдэх болжээ. Эрүүл шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны ажлын хэсэг өнгөрсөн онд цагдаагийн албан хаагч нар иргэнд эрүүл шүүлт тулгах гэмт хэргийн шинжтэй 20 гаруй зөрчлийг илрүүлсэн байна. Тухайлбал энэ оны 1-р сард Сонгоо архан дүүргийн 1-р хилцээний цагтаа иргэн эмийн биед халдаж хэрэг хүлээлгэх зорилгоор дарамталж толгой тус газар нь 6 удаа, шилэг бисэгт нь 5 удаа өшөглөж нэр төрийг нь доромжлон харьцсан байна. Энэ нь хүний эрхийн зөрчил төдийгүй эрүүл шүүлт тулгах гэмт хэргийн шинжтэй болохыг эрүүл шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны ажлын хэсгээс хэллээ. Үүнээс гадна хүний эрхийн үндэсний комиссоос цагдаагийн байгууллагаар үйлчлүүлсэн иргэдийн дунд судалгаа явуулахад 30% нь цагдаагийн албан хаагчид хүний эрхийн зөрчил гаргадаг гэж хариулсан байна. Энэ иргэн бол одоо тухайн орчинд бол чөлөөтэй одоо явж исэн энгийн иргэнийг оруулж ирээд тухайн өдөр гарсан гэмт хэрэгт холбогдуулан одоо ингэж саатуулж байх үедээ цагдаагийн албан хаагчны тухайн иргэний бие хэрэгчлэнд халтаж гэмт хэрэг үйлдсэн мэтээр одоо ингэж эрүүл шүүлт тулгасан үйлдэл явуулсан өөрөө маш их ноцтой буюу бидний өнөөдрийн одоо хүний эрхийг хамгаалах гэж тэмцэж ирсэн энэ олон байгууллагын төрийн олон байгууллагын олон албан хаагчдын нийт иргэдийн бол энэ босгож байгаа хүний эрхийн маш том хамгаалтын ханыг бол үндсэндээ өнөөдөр бас маш том одоо байдлаар эдэн нурааж байгаа үйлдэл. Эрүүл шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны ажлын хэсгээс өнгөрсөн онд сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн ажилчид өвчтнүүдийнхээ эрхийг зөрчиж байгааг илрүүлсэн. Тухайн зөрчлийн хүрээнд сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв рүү зөвлөмж шаардлага хүргүүлсэн ч хангалтгүй хариу ирсэн болохыг холбогдох албанаас илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл тухайн эмнэлэгт одоо хүртэл хүний эрхийн зөрчил үйлдэгцээр байж болзошгүй нөхцөл байдалтай байна. Зөвлөмжийн биелэлтийг хангалттай биелүүлээгүй. Зөвлөмжийн биелэлтийг дутуу биелүүлсэн биелүүлсэн мэтээр одоо тайлгнаж ирүүлээд газар дээр нь шалгахад тэр биелэлтгүй байсан ч гэдэг юм уу. Хүний эрхийн зөрчил үүссэн ч гэдэг юм уу. Энэ болгоныг шилжүүлж шалгуулсан. Албан түүнээс бол жаах хэмжээ тооцогдсон албан тушаалтны тоо бол өнгөрсөн 23 албан тушаалтан байгаа. Тэгээд сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн хувьд бол зөвлөмжийн анхны одоо энэ биелэлт бол муу үнэлгээтэй байгаа. Хүний эрхийн тунхаглал болон нэгдсэн үндэсний байгууллагын эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн дагуу аливаа иргэнийг эрүүдэн шүүх, хэрцгий хүнлэг бус харьцахыг хатуу оргилдог. Манай улс эдгээр олон улсын гэрээнд нэгдсэн байдаг учраас хууль сахиулах байгууллагын албан хаагчид хүний эрхийг хүндэтгэн ажиллах үүрэгтэй. Гэтэл эмч цагдаагүй үйлчлүүлж буй иргэдийнхээ биед нь халдаж, бие махбодын болон сэтгэл санааны дарамт шахалт үзүүлсээр байна. Эрүүл шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны ажлын хэсэг өнгөрсөн онд хүний эрх зөрчигдсөн 51 зөрчлийг илрүүлж холбогдох албаныханд зөвлөмж хүргүүлжээ. Улсын 1-р төв эмнэлгийн худалдан авах ажиллагаатай холбоотой шаардлагатай эм тариа бараа материалууд тасарчээ. Энэ нөхцөл байдлаас болж өвчтнүүд эмчилгээгээ хийлгэж чадахгүй, хугацаа алдах, өвчин нь хүндрэх зэрэг эрсдэл үүсээд байна. Арга нь барагдсан зарим иргэд өөрсдөө эм тариагаа авч ирж эмчилгээгээ хийлгэж байгаа юм байна. Гэхдээ үүний цаана эм тариа авах чадaltaгүй олон иргэд байгаа учраас санаа зовниж байгаагаа эмч нарын төлөөлөл илэрхийллээ. Онгорсноос хойш 3 удаа удирдлагын солигдож, хугацаанд бараа материалаа батлаагүй, ойр орхон шийдвэрүүд нь өөрчлөгдөх зэрэг шалтгаануудаас болж хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэл үүсэж байгаа байна.
Улсын 1-р төв эмнэлэг бол анхан шатны түргэн тусламжаас эхлээд лавлгаа шатлал, мис засал гээд шаардлагатай бүх эрүүл мэндийн үйлчилгээг ард иргэдэд үзүүлдэг эрүүл мэндийн томоохон байгууллага. За харамсалтай нь өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш худалдаа авах ажиллагаатай холбоотой параметрал эм тариан тасалдаж эмчилгээ үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй болжээ. За үүний шалтгааныг тайлбарлахдаа удирдлагууд ойр ойрхон солигдсонтай холбоотой гэлээ. Тодруулбал он гарснаас хойш 7 хоногийн зайтай 3 удаа удирдлага нь солигдсон байна. Улмаар төлөөлөл удирдах зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх албан тушаалтан хэн болох нь тодорхойгүй болсон, ажил хүлээлцэх процесс ойлгомжгүй, параметралын зардлаа хугацаанд нь батлахгүй байх зэрэг асуудлууд үүсэж эхэлжээ. Яагаад хүндрэлтэй байдал үүсэж байна вэ гэхээр эмнэлэг өнөөдөр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл тасалдсан. Үүнээс болоод ард иргэдэд даатгал төлөвч нартай өөрсдөд нь эмчнэр өвчтнөө аврахын тулд өөрсдөд нь одоо эмийн захиас өөр нөхцөл байдалд орсон байна. За зарим боломжтой хүмүүс нь өөрсдөө аваад ингээд эмчээр эмчилгээгээ хийлгээд эмийн авчираад хийлгэж чам боловч боломжгүй бас тодорхой хүмүүс байгаа тийм. Энэ хүмүүс маань бол одоо үнийг хэлэхэд амнаас нь ирсдэг нөхцөлөд тусч байна. Эмч удирдлагуудын зүгээс улсын 1-р төв эмнэлгийн төлөөлөл удирдах зөвлөлийн энэ олон томилгоонууд улс төрийн өнгө аясаар өрнөж байна. Захиргаа тогтворгүй байхад албан үүргээ гүйцэтгэхэд хүнд байна гэдгээ илэрхийлсэн юм а. За дээрээс судлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг шиг эрх мэдэлтнүүдийн сандас суудлын төлөөх тэмцлийн горыг эрүүл мэндийн даатгал төлөгчд буюу иргэд амсаж байна. За мөн энэ төсөвтэй холбоотой бид нэр төсөө батлаад шийдээд худалдаа авалтын төлөвлөгөөгөө ингээд хийгддэг юм. Жил болгоно ер нь бол 1 сараас эхлээд 4 сар тусын тендерийг зарлаад нэлээд жоохон энгийн хэрэгслийн дарааны тасалдал бол аль аль талдаа үүсэл явагддаг. Гэтэ энэ маань одоо бид бол ямар ч өөрчлөлт таамаглах боломжгүй нөхцөл байдал ингээд гүйцэтгэх түвшний хувьд ингээд үүсээд байна тий. Ингээд одоо дараа ингээд дарганараа ингээд солиод байгаа байдал нь одоо яг эмнэлгийн тусламж үйлчилгээ бас явуулахад бас ингээд хугацаа алдаад байна. Ерөнхийдөө эмч бидний хувьд доктортой байдал, удирдлагын доктортой байдал гэдэг маш чухал. Тэгээд санхүүгийн доктортой байдал гэдэг маш чухал эмнэлгийн хувьд. Бид санхүүтэй байж бидэнд нөгөө хүн эмжилдэг тэр эм тариа бүгд байж бид өчтнөө сайн эмчилнэ. Тиймээ сайн үр дүн гаргана. Гэтэл энэ удирдлагын докторгүй байдлаас болоод санхүү нь гацаад тэгээд эмчилгээ үйлчилгээ ингээд гацаад ингэж байгаа нь зохисгүй юм аа. Хүний эрүүл мэнд гэдэг бол ямар ч суудал сандлаас илүү үнэт зүйл. Сандас суудлын маргаан 7 хоногоор хэмжигдэж байхад өвчтнүүдийн эрүүл мэнд цаг минутаар хэмжигдэж байна. За эрүүл мэндийн даатгалаас сар бүр төлдөг атлаа үйлчилгээгээ авч чадахгүй өөрсдөө эм тариагаа барьж гүйдэг болсныг харахад энэ салбарын тогтолцоо ухраад байна уу, урагшлаад байна уу гэх асуултыг дагуулна. Холбогдох яам төрийн байгууллагууд энэ асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол иргэдийн эрүүл мэнд дээсэн дөрвөн дээр байна гэлээ. Монголын бизнес эрхлэх орчныг улам дордуулж байгаа нэг зүйл бол зөвшөөрөл олгох үйл явц юм а. Төр зөвшөөрөл олгох гэж иргэдээ хэдэн сар жилээр хүлээлгдэг, аргаа барсан иргэд авилга өгөхөөс буцдаггүй. Төрийн албаныхан ч гар хараад хөдөлж өгдөггүй. Энэ нөхцөл байдлыг өөрчлөхөөр зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг улсын их хурл хэлэлцэхийг дэмжиж байна. Харин чухам ямар өөрчлөлт оруулах шаардлагатай талаар иргэд аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл ингэж ярьлаа. Дэлгүүрээ үзүүлнэ. За ийм өөрчлөлгээ тэгнэ. Дахиад авчирч үзүүлнэ. Дахиад болоогүй байвал дахиад авчирч үзүүлнэ. Тэгэхээр нөгөө хүнд суртал, нөгөө одоо янз бүрийн хардал сэрдэлт болоод байгаа үйл ажиллагаанууд чинь хүний оролцоонд байныг үл байна. Албан тушаалтнууд за зөвшөөрөл чинь ингээд сунгагдах хооронд та хэд одоо арх тамхиа зарж иж болно гэд ингээд мэдэгдчихэж байгаа юм. Одоо нэр бүхий томоохон албан тушаалтнууд. За ингэчээр нөгөө хүмүүс чинь зөвшөөрлийнхээ сунгалтыг явуулчаад ард нөгөө арх тамхиа зарж идэл цагдаа ирээд хууль нь өөрчлөгдөг байгаа юм чинь таанаас ингэж болохгүйгээд торгочдөг. 8 нэрийн хүнсний дэлгүүр ажилуулахад ямар их бичиг цаас цаг хугацаа ордгийг сая ярьлаа. Харин цаашаа зөвшөөрлөө хүлээж удах биш мэдэгдээд л 14 хоногийн дараагаас үйл ажиллагаагаа эрхлээд явах боломжийг хуулиар нээж өгч байгаа нь сайшаалтай гэлээ. За нөгөө талдаа төр олгосон зөвшөөрлөө хяндаг байх нь чухал гэдгийг ч иргэдийн төлөөлөл ярьж байгаа юм а. Иргэн эмийн сан гэж зөвшөөрөл үзүүлсэн байгаа. Яагаад тэр иргэний одоо эмийн сангийн зөвшөөрөл олгохгүй байна вэ гэсэн чинь
одоо хүн амын тоогоор нь тухайн нутаг дэвсгэр дээр одоо 4 аптек байх хэрэгтэй гинэ. 4 аптек. За гэтэл нүүд нэг хөвсгөлийн эрүүл мэндийн газар дээр болохоор 4 аптектай тоо явааддаг. Гэтэл үнэн хэрэгтэр болохоор 3 аптек үйл ажиллагаа явуулдаг. Тэгээ яагаад 4 аптек гэдэг бүртгэл байгаад өмчлөг 3 аптек байгаад юм чинь нэг иргэн нь эмийн сангийн зөвшөөрлөлт хөөцөлж явах хугацаанд нас орчихсон. Харамсалтай. Ингээд нас орсон иргэн дээр эмийн сангийн зөвшөөрөл гарч ирсэн. Ийм учраас танд одоо зөвшөөрөл олгоё гэхээр энэ дэр бүртгэл нь юм байгаад. Энийг бүгд төр мэддэг хамгийн гол нь. Хөвсгөлийн эрүүл мэндийн газар мэддэг. Гэсэн мөртлөө засгийн төлөө явдаггүй. Нөгөө төгөөр зөвшөөрлийн тоог цөөлөх хэлбэршүүлхэн зүйтэй ч чанар стандартыг буулгахгүй байх нь зөв гэдгийг хэлж байлаа. Иргэдэд ямар ч одоо хүндрэлгүй. Тэгэл хүссэн болгоно 14-өөс 7 хоногийн дотор ч юм уу 7-оос 14 хоногийн дотор тэр одоо юугаа аваад ингээл юма хийдэг. Ийм л болох гэдэг л да. Ийм бол байж болохгүй. Европын орнууд тэр одоо Америкт бүх газрууд ганцхан тэд нар ч гэсэн хятад ч гэсэн айгүй хүнийхээ эрүүл аюулгүй юмны төлөө бид нар бол гатуу чанга стандарт тавьдаг. Ялангуяа хүнсэн тэр. Ийхүү өнгөрсөн намрын чуулганаар улсын хурал хэлэлцгийг дэмжсэн зөвшөөрлийн тухай хууль энэ намрын чуулганаар батлагдахаар хүлээгдэж байна. Чухам салбаруудын онцлогтон тохирсон нэрвчлсэн заалтуудыг тусгах асуудал дутагдж байгааг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл хэлж байлаа. Сар шинийн баяртай залгаж цаг агаар хуйтарсан энэ үеэс эхлэн төлш хавардсан 7 хоног авдаг 7 шуудаа нүрс арай ядан хүргэж байгаагаа иргэд хэлж байна. Мөн эх 3 дугаар сараас эхлэн иргэд төлш худалдан авахдаа сайн карт хэрэглэхгүйгээр зөвхөн хотуулаа аппликейшнээр эсвэл иргэний үнэлгээгээр худалдан авалт хийхээр шийдвэрлэгдсэн. За энэ нь өндөр наснууд болон хөдөө орон нутгийн харьяалалтай иргэдийг гал алтгахад хүргээд байна. Бүгдээрэмт хятад ард улсаас татавч байгаа хагас коксын түлшийг нийслэлийн хэмжээнд 7 дүүргийн 422 түлш борлуулах цэгээр дамжуулан худалдаалж байгаа гэж албаныхан мэдгдсэн. За ингэхдээ нэг түлш борлуулах цэгт өдөрт 200-аас 400 шуудаа түлш буулгадаг юм байна. За гэсэн чинь энэ хангалттай хэмжээнд биш байгааг иргэд хэлж байлаа. Түлш борлуулах цэгүүдэд өдөр бүр түлш бууж байгаа ч буусан даруйдаа дуусчихдаг. За ихэнхдээ ажлын цагаар буудаг учраас түлшээ авах гээд ажлаа зохицуулах шаардлага хүртэл үүсдэг байна. Тэгээд хөөдрөл хөрөлцөхгүй хөөдрөхгүй удаад яах вэ? Хөрөлцөх. Ер нь хоорд юм бид. Энд чи өдөр болгон бууддаг байх. Тэгээд байхгүй санаач бодсон алдсаад доох юм ихтэй алдуулчихсан. Чинжээ сараад юм байлаа тэгээд олдохгүй. Энэ шатлт муу хооч юм гүцэхгүй бодсон. Муу ш олдохгүй ш одоо ихтер нэг 7 гэдэг гэж байна. Тэгээд олдохгүй ш. Энэ хагас коксын түлшийг нийслэл хот 200 тэрбум төгрөгөөр хятад улсаас худалдаа авч байгаа. За гэтэл энэ нүүрс нь хомсдолтой, дээрээс нь өгөхдөө хүртэл иргэдэд төв чирэгдэл учруулж байна. Эх сараас эхлэн бүр картаар биш аппликейшнаар дамжуулан заавал иргэний үнэмлэхний бар кодоор худалдаа авалт хийгнэ. За өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын харьяат иргэн биш бол иргэний үнэмлэхийг ашиглан нүүрс худалдаа авах боломжгүй юм байна. Бүр ухаалаг гар утасгүй хүн бол нүүрс авна гэж саналтгүй. За энэ нь зөвхөн иргэдэд биш борлуулж буй хүмүүс төвөгтэй байдал үүсгэж байна. Орон нутгийн харьяалтай хүмүүс яад юм бол тэд нар тэгэл одоо хорооноос тэр нэг юм хүмүүс авдсан бол яад юм бол тэр ихтэй сайн мэдгүй байна. Тий. Орон нутгийн харьяалтай хүмүүст бол хүмүүс санахгүй юу те? Тий, тэд нар чинь бас карт байхгүй л байгаа л та тий. Тэгэхээр өөрсдөө бүртгүүлээ тэр нэг иргэний үнэлэх өөр юу байдیں те? Бүртгүүлээд авдаг байлгүй хутуулаа тий. Хотын харьяа гэхлээр хөдөөнийх гэхлээр хотын харьяатай хотын харьяаны харьяатай хүнд нүүрс өгөн тэрнээс өрсөн хүнд хөдөөний харьяатай хүнд нүүрс өгөхгүй л юм шүү дээ. Настай хүмүүс хэрэглэхэд жоохон хэцүү л санагдчих. Тий. Ямар колонд уусад амьдарч байгаа юм шиг л шүү дээ. Одоо нэг хүүхдийн юун дээр нүүрснээс нь аваад хүн айлынхаа хүүхдүүдийнхээ нүүрснээс гуугаад үлээд байгаа шүү дээ. Гэртээ айлуудын нүүрснээс идүү гарсныг аваад байна. Харин тийм гэнэ. Одоо тэрийг одоо мань одоо мэдэх юм уу мэдэхгүй юм уу? Яаж нүүрс авах юм бол даа.
Улаанбаатар хотын талаас илүү хувь нь гэр хороолол. За энэ айл өрхүүдийн хувьд гал түлнэ гэдэг сонголт биш амьдралын наад захын хэрэгцээ. Гэтэл анхдагч хэрэгцээгээ хангахын тулд ухаалаг уцтай байх, Улаанбаатар хотын иргэн байх, аппликейшн хэрэглэж чаддаг байх гээд олон шалгуур хангаж байж саяныг дулаацгана. За агаарын бохирдлыг бууруулах нэрийн дор ийм бодит байдалд нийцээгүй шийдвэрүүд гаргаж байгаа нь ард олонд ахин нэг дарамт нэмж байна. Ерөнхий боловсролын сургуулаа төгсөх гэж байгаа 40 мянга гаруй сурагчид мэргэжил сонголтоо хийж эхлээд байна. Гэхдээ мэргэжил сонголтын зөвлөгөө авах газар хомс байгааг тэтгэлж байна. Түүнчлэн Монголд эрэлттэй, илүү дэлтэй мэргэжлийн судалгаа хомс, сошиал орчны мэдээлэл, мөн гэр бүлийнхнийхээ зөвлөгөөгөөр шахуу хүүхдүүд мэргэжлээ сонгож байна. Манай үеийнхэн болохоор ер нь бол гэрийнхнаас юм уу ойр дотныхоо хүнээс ер нь бол зүгээр тэр хэдийн бодсон бодлоос ч юм уу ийм болох байсан, тийм болох байсан гэдэг бодлоос нь болоод ер нь бол мэргэжлээ сонгох юм шиг санагдав. Юу цаанаасаа нэг ийм сургалт хөтөлбөрөөр ерөөсөө ингээд энэ одоо эрэлттэй, тэнд хэдэн онд одоо энэ эрэлттэй гэсэн юм ерөөсөө байдаггүй нь айгүй хэцүү байдаг. Нийгэмд дутагдaltaй байгаа мэргэжилтээр яг одоо ирээдүйд гараад яг ямар ажил хийх, тэр мэргэжлийг эзэмсэх давуу тал ч байт юм уу те. Одоо мэргэжлийн одоо тэр мэргэжлийн гоё даваа талыг гоё таниулж өгөх зүгээр юм байна. Хүүхдүүдийн мэддгүү хоолн мэргэжил байгаа тэрний талаар судалгаач үт юм одоо даваа талыг нь одоо мэдүүлэх судалгаа зүгээр юм болов. Уцаараа мэдээлэл авч байгаа. Гэтэ яг огт сошиал даатгаж мэргэжлээ сонгож болохгүй. Бас ингээд олон зөндөө олон байгууллага сургалтуудад хамрагдаад яг ингээд яг л гоё шийдэх хэрэгтэй гэж боддог шин. 12 ихэнх нь нийгэм сонгоод нийгэм тал руу очдог байхгүй юу. Тэгээд физик сонгоод янз бүрийн юмны инженер болох яг тэрний талаар яг төлхөө мэдээлэл байдаг болохоор бид нар яг муу гэдэг тийм талтай. Дийлэнх сурагчид 12 дугаар ангиа төгсөх төхөөд мэргэжлээ сонгодог. Энэ нь буруу тогтолцоо болохыг боловсрол судлаач хэллээ. Сурагчдыг 8 дугаар ангид байхаас нь эхлэн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хичээлийг ордог болох нь 12 дугаар ангиа төгсөхдөө буруу мэргэжил сонгохгүй байх алхам гэж үзэж байна. Жил бүр төгсөж буй сурагчдын 40% нь дангаараа бизнесийн удирдлага, хууль эрх зүйн чиглэлийн мэргэжил сонгож байгаа нь тухайн салбарыг хүний нөөцийн илүүдэлд оруулж, бусад салбарын хүний нөөцийн дутагдлыг нэмэгдүүлсээр байна. Өөрөөр хэлбэл сурагчдад мэргэжил сонголтын талаарх мэдээлэл суур ойлголт хангалтгүй байгаа учраас ирээдүйн мэргэжлээ эрэлт болон агуулгаар нь биш нэршилтүүдийн ерөнхий байдлаар сонгож байгаа юм а. Тэр хүүхдүүдийн буруу биш. Энэ бол системийн одоо асуудал байна гэсэн. Яа гэх юм бол тэр юут мэдлэг сул тийм үү шийдвэр гаргах төвшөнд очиж байгаа хүүхдүүд шууд сонгон судлах хичээлийг судална гэдэг чинь цааш тэр яэштэй бэлдэх гэж судалж гин гэсэн. Тэгээд дунд нь бол өөрчлөх боломж бага. Тэгээд үндсэндээ ингэж явсаар байж байгаад 12 дугаар ангид өсөөд мөн дахиад Есийн оноогоор дахиад сонголт юм. Хамгийн чухал одоо хүний нөөцийг тийм үү ирээдүйн төлбөрийн зах зээл дээр маш сайн ажиллах хүч бэлтгэх ёстой. Гэвтэл бид тэр ажиллах хүчээ бол маш муу бэлтгэж байгаа гэсэн. Сүүлийн жилүүдэд мэдээллийн технологи, инженерчлэл, цэвэрлэх, боловсрол, мэрэгжлийн техникийн чиглэлүүдэд ажиллах хүчний эрэлт нэмэгдсээр байна. Гэвч сурагчид ихэнхдээ эрх зүй болон бизнесийн удирдлага зэргийг сонгон суралцж байна. Энэ нь төгсөгчдийн дунд төгсөөд ажлын байр олдохгүй ажилгүйдлийг нэмэгдүүлэх нэг шалтгаан болтгоо. Тиймээс ерөнхий боловсролын сургуулаа төгсөх гэж буй сурагчдад хэрэгцээтэй байгаа ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийн судалгааг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг судлаач хэллээ. Энэ онд цагаан галт хөдөлгөөний хүрээнд 350 тэрбум төгрөг, Атар дөрөв аяны хүрээнд хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах зорилгоор 130 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг тус олгохоор төлөвлөж байгааг Бүсгүд аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам мэдээллээ. Өнгөрсөн онд цагаан галт хөдөлгөөний хүрээнд давхарцсан тоогоор 182 үйлдвэр аж ахуйн нэгжид 509 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Улмаар түүхийн ноолуурын 70%-ийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэж, самнсан ноолуурын экспорт 4,000 тонн буюу 330.6 сая Америк доллар болж түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Мөн эрх хүчин чадлыг 400 тонноор сүлжих хүчин чадлыг 200 мянган ширхгээр тус нэмэгдүүлжээ. Харин Атар дөрөв аяны хүрээнд эргэлтийн болон хөрөнгө оруулалтын чиглэлээр нийт 982 иргэн аж ахуйн нэгжид 616.4 тэрбум төгрөгийн зээл олгожээ.
Түмэн шууд хувьцаат компани 1 жил үндэсний дараа дахин хувьцаа эзэмшигчдэд өгөөж хүртээхээр болж цэвэр ашигийнхаа 30%-ийг ногдол ашигт зарцуулахаар шийдвэрлсэн байна. Нэгж хувьцаанд 21.8 төгрөг нийт дүнгээр 4.3 тэрбум төгрөгийг хуваарлахаар төлөвлөжээ. Энэ нь 2023 онд олгож байсан 3.4 тэрбум төгрөгийн ногдол ашигаас өндөр дүн болж байна. Genco Tour Brio хувьцаат компани 2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг үндэслэн үйл ажиллагааны цэвэр ашигаас нийт 1 тэрбум төгрөгийг нэгж хувьцаанд 12.5 төгрөгөөр тооцож ногдол ашиг хуваарлахаар шийдвэрлэжээ. Ногдол ашигыг 4-р сарын 30-ны өдөр үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв компаниар дамжуулан хуваарлахаа мэдгдлээ. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр өндөрлөж байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.